Юу вэ? Юу энэ үстэй. Зодсон үстэй. Монгол дахь Солонгосын элчин сайдын яамны Монгол ажилтны эмэгтэйг Солонгос ажилтанд зодсон, хүчирхийлсэн байж болцсошгүй гэх утга агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Бичлэг цацагсны дараа Солонгосын GTBC телевиз энэ хэргийн мөрөөр сурвалжилж мэдээ бэлтгэн гаргасан байдаг. За ингээд болсон үйл явдалтай холбоотойгоор тус бичлэгт гарсан болон архитан согтуурсан Монгол Солонгос ажилтнуудад хариуцлага тооцоо тус улсын гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байна. За тэгвэл болсон үйл явдалтай холбоотойгоор Монгол улсын гадаад харилцааны яамнаас бид тайлбар авахар очсон юм а. За энэний мөрөөр Солонгосын телевиз мөн сурвалжиж мэдээлэл бэлтгэхдээ за энэ хэрэг явдал бол тэр бичлэгт орсон Солонгос ажилтнтай хамааралгүй за Солонгосын элчин сайдын яамны Монгол ажилчид ийхүү архитан согтуурч нэгнийгээ зодож хүчирхийлсэн тухай мэдээлэл гарах болсон. За үүнтэй холбоотойгоор Солонгосын талаас элчин сайдын яамны ажилчид хариуцлага тоосно гэдгээ хүртэл мэдэгдээд байгаа. За харин энэ асуудалтай холбоотойгоор бид Монгол улсын гадаад харилцааны яамнаас тайлбар авахыг хүссэн боловч энэ асуудал гадаад харилцааны яамд хамааралгүй Солонгосын элчин сайд юм уу цагдаагаас тодруулсан хариултыг бидэнд өглөө. Албаныг сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хэрэг явдал өнгөрөх оны 9-р сард болсон байна. За гисэн жинэрхтэй холбоотой гомдол саяхан хаан улс төргийн цагдаагийн 1-р хэлтэст очжээ. За мөн их сурвалжийн мэдээлж байгаагаар тус хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаач шалгалтын явцад өөр нөхцөл байдал үүссэн тул хэргийг улсын мөрдөн байцаах газар шилжүүлэхээр болоод байгаа юм байна. Солонгосын элчинд архитан согтуурч бас хүчирхийллийн шинж чанартай гэмтрэг гарсан тухай мэдээлэл цахим орчин засагтаад байна л да. Энэтэй холбоотой гомдол мэдээллийг юу шалгаж байна вэ? За хаан улс цагдаагийн 1-р хэлтсээр зөрчлийн хэрэгнээ шалгалт ажиллагаа явуулж байгаа. За эндээс харахад бүгд найрамдах Солонгос улсын гадаад харилцааны яам хэргийн талаар нарийн шалгалт хийх бөгөөд хариуцлага тооцно гэж олон нийтэд хандан албан ёсоор мэдгдсэн байхад за Монгол улсын гадаад харилцааны яам энэ асуудал өөрсдөд нь хамаагүй гэх тайлбарыг өгч өөрөөсөө түлхлээ. За хэдийгээр шууд хамаарал бүхий биш байж олгоч ядаж ёс зүйг дээдлэх үүднээс олон нийтэд хандан хэргийн талаар тайлбар хийж босон үйл явдлын тухай тодорхой мэдээлэл өгөхийг олон нийт хүлээсээр байгааг энд дуулгая. Та нар яхаар Монгол хүмүүсд ингэж олж идэв?